Дараагийн мэдээлэл иргэн шинэ гэрлийн дэд парламентд гаргасан хувь хүний орлогын албанд дүрийг 10%-аас 1% болгох санаачлага богино хугацаанд 100 мянга гаруй иргэний дэмжлэг авч улсын хурлаар хилцэх босгыг давсан. За ингээд тухайн санаачлагыг улсын хурлын гишүүн Баярмаа хуулийн төсөл болгон боловсруулж өнөөдөр улсын хурлын төсвийн байнгын орооны хурлаар хилцлээ. Тэгвэл төрийн төвшөнд яригдж эхэлсэн татвар бууруулах асуудалд иргэд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе. Татвар буурахыг зөв л гэж үзэж байгаа. Яг тэгвэл бүгдөө л айгүй хүндэр татвар төлдөг. Ер нь одоо ч гэсэн би ажлыгаа бас төлж л явна. Тэгэхээр татварыг олоод ерөнхийдөө шимтгээ буулгах шаардлагатай байна. Татварын ингээд ажил хийж байгаа улсууд татвар аягүй бол маш өндөр дарамттай санагддаг надад. Ягаад гэвэл 10% татвар гэдэг чинь тодорхой хэмжээгээр бас тэр айл, тэр гэр бүл, тэр хүмүүс угаасаа бас хөөрхөө мөнгө штэ. Тэрийг тийм учраас тэрийг би буулгах шаардлагатай л гэж боддог. Маш өндөр юм. Татвар өндөр байлгүй яг ард түмний аж амьдрал одоо ийм хэцүү цаг үед татвараа хөнгөлж ард түмэн дээлж яхан ээлтэй засаг төр баймаар байна. Мэдээч өндөр шүү дээ. 10% гэдэг чинь бас өнөөгийн нийгэмд авж байгаа цалингаас 10% гэдэг чинь бол биднэрт нэлээд өндөр л байна. 1% гэвэл болж шүү дээ. 1% бол зүгээр 10% гэдэг чинь за нэг 2 саятай сая эдэн зуутай хүн чинь тэгээд дөнгөж авсан тэр цалингаас 10% гэдэг чинь бас амьдрал хүрэлцэхгүй л байгаа байхгүй. Бас амьдрал нийцэхгүй татвар байхгүй. Ер нь л өндөрөлтөө тэр чинь нөгөө даатгалаас гадна дахиад нөгөө 10 болохоор нэлээд өндөр. Яаж нэг 5 болгочихвол болно шүү дээ. Одоо угаасаа нийт цалингийн 34% нь татварт явж шүү дээ. Тэгэхээр чинь хүмүүс чинь яаж амьдрах вэ те? Юм ямар өсөж чинь. Тэгэхээр ботгол ёстой зүйл л те. Ер нь бол боломж бүх нөөцөө ус ашиглах юм бол ард иргэдийн өндөр энэ өндөр ачаа үүсгэх боломж байгаа шүү дээ. Тэ? Ганцхан дээр байгаа суудалтай хүмүүс тэрийг хийх сонирхол нь алга. 10% гэдэг сая төгрөгийн цалин авахад 100 мянган төгрөг гэдэг чинь хүний амьдралд хэрэгтэй зүйл шүү дээ. Өдөр тутамдаа юмны үн хэд хэмжээгээр өсөж байгаа байлээ. Бидний авч байгаа цалин хаанаач хүрэхгүй, өөр хүүхдүүдэд юундаа зарцуулах уу гэдэг бол бас нэг талаараа асуудал болоод байна л да. Авсан татврынхаа хэрээр биднэрт тэгээд яг хангалттай тэр нийгмийн халамжийнхаа өөрчлөлийг тэгээд сайн байлгачих юм бол асуудал 10% төлөх байхгүй. Эсвэргээр тэр чинь тэгээд чадахгүй гам чинь яалтчгүй 10% буудагсан дээр. Тийм л саналтай.